болох нь уу? За ингээд 2 сарын дараа намаагаа төвчээртэй хүлээж байсан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Гэвлаа. 감사합니다. 아리가토. За. 2 сар яагаад бичлэг оруулаагүй вэ гэхлээр ер нь энэ 2 сар сүүлийн 2 сар нэлээд сэтгэл санааны хувьд тогтворгүй жоохон тэмхэн байсан. Тэгээд тийм байсан болохоор ер нь хит видео хийх гэж үзсэн л дээ. Тэгээд 2-3 видео хийсэн уулна хийгээд яг постлох гээд болж исэн. Уулна бүгдээр нь мэдээлэлээ. Тэгээд яагаад ч юм ингээ надад хувьдаа ингээ 100% ингээ бүр яг гоё болцсон юм шиг санагдахгүй. Тэгээд тийм юм а хүмүүс түргэн гэж юусоо бодоогүй. Тэгээд та нар гоё энэ борооны дог сонсож байна уу? Яастаас асууж. За тэгээд тийм болохоор оруулаагүй байгаа шүү. Тэгээд 2 сургуулийн маань хариу гарсан. Тэгээд хамгийн анхныхаа сургууль буюу эхнийх нь болохоор Williams сургуулийн хариу харцгаая. Тэгээд here we go. Санацаа. За өнөөдөр болохоор 5 сарын 27. Тэгээд 11 цаг 36 минут болж байна өглөөний. За тэгсэн чинь өнөөдөр Williams College-ийн хариу ирсэн. Гэхдээ уул нь хамт харъя гэж бодсон боловч яг мэйлээр шууд хариу нэрсэн байсан. Тэгээд хариу нь бол энэ байна. Яа таны харж байгаачлан closure буюу waitlist-нээсээ хүүхд ерөөсөө авахааргүй болсон гэсэн байгаа. Тэгэхээр waitlist-нд байгаа хинч орохгүй тэр Williams College руу орохооргүй болсон гэсэн үг. Яа. Тэгээд нэлээд гайхсан тийм сонирхол байдалтай байлаа. Тэгээ яг 7 минут өмнө хараад тэгээд хийлээ. Яа. Тэгээд зүгээр Connecticut College байгаа. Тэгээд нэг college. Гэхдээ Williams College дорно гэж үнэхээр юм зовлон бодсон. Тэгэхээр орон гэж хаа гэл. It's not okay. So яач зүгээр шилтэй гэсэн. Энэ цаана хамаа. За тэгээд ингэ яг 1 сарын дараа хэрэг хэсэг явуулсан дараа дахиж waitlist-ийн хэсэг явуулсан дараа. За тэгээд бай. Connecticut College дарна гэж найдаа. Яа тийм харамсалтай басан. Тэгээд бүх нөгөө нэг сурагчтай авчихсан болохоор орж чадаагүй. За тэгээд дараагийн сургууль буюу Connecticut College-ийнхаа бичлэгийг хийж чадаагүй. Ягаад тэгэхээр имэйл явуулаад имэйл дээр шууд гараад ирсэн байсан. Тийм болохоор reaction хийж чадаагүй шууд харсан гэсэн. Тэгээд rejection байсан. Connecticut College-с болохоор тэгээд ганцхан өнгөр сургууль руугаа явах боломжтой үлдсэн. Тэгээд ээж автайгаа ярилцаад хувьдаа болохоор өнгөр сургууль руу биш Америк руу яг сурахаар анхнаасаа мөрөөдөөд 10 дугаар ангиасаа мөрөөдөөд ер нь л тэгж сурна гэж боддог байсан. Тэгээд тэр нь тийшээ Америк руу сурна гэж гап аваад хичээсэн болохоор ер нь Америк руугаа явъя. Дахиад 1 жил үзээд алдъя гэж бодоод гап авахаар шийдсэн байгаа. Би тэгээд хэрэг таны хүсвэл бас яагаад энэ гапаараа яг юу сурч мэдсэн тийм талаараа видео хийж болно. Маш их зүйл сурсан. Ер нь энэ авсан завсаж жилээрээ ер нь баг амьдралын хамгийн үр бүтээлтэй хамгийн их юмыг сурч мэдсэн жил байлаа гэж би бол хувьдаа бодож байгаа. За тэгээд сайхан гап авахар болсон. Өнгөрийн засгийн газар тэтгэлөөрөө яагаад явахааргүй болсон бэ гэхээр нэгдүгээрт яг сонирхож байгаа мэргэжил байхгүй байгаа. Хоёрдугаарт болохоор айгүй яг тэг хэлсэн дээ Америк руу явмаар байгаа тийм болохоор яг өнгөр рүү явъя гэхлээр нэг тийм бас сэтгэл хүрхгүй байгаа даа гэх. За тийм байна.
За тэр бол тийм аа. Тэгээд би хувьдаа л үнэхээр баяртай байгаа. Унгаас өөр Америкийн ямар ч сургууль тэнцээгүй ч гэсэн маш их зүйлийг сурч мэдсэн болохоор нэг тийм амар алдсан, нэг жил алдсан гэж бол ерөөсөө үзгүй байгаа. Ганцхан гадаад руу apply тас бусад өөр маш олон зүйлийг хийж үзсэн болохоор үнэхээр гоё жилээс одоо энэ жил гэсэн тийм байх болно. Бүр илүү гоё байх болно. Илүү хэмээх сурч мэднэ. За дараагийн яг сэдв рүү оръё. За гол сэдв маань болохоор сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар байгаа. Тэгээ яагаад сэтгэл зүйн эрүүл мэндээр ярих гэдэг юм бэ гэхлээр ер нь би энэ тал руу айгүй судлаад айгүй их судалж мэдэхийг хүсдэг. Тэгээ бас айгүй их дуртай. Тэгээ ер нь сэтгэл судлалын талаар чиглэлээр явъя гэж боддог ирээдүйд. Тэгээд энэ талаар ер нь илүү хүний human behavior буюу хүний энэ гаргадаг зан-ааш, хүний яаж сэтгэдэг, боддог, бидний бодол тарих яаж ажилдаг гэх мэтчлэн тиймэрхүү яг нүдэнд харагддггүй, гарт баригддггүй тийм зүйлийг судлахаар явж байгаа. Тэгээ айгүй гоё надад бол одоохондоо айгүй гоё байгаа. Одоохондоо энэ чиглэлээр үнэхээр passionate байгаа. Айгүй тийм сэтгэл зүрхээ зориулж байгаа гэсэн. За тэр яг гоё. За тэгэхээр хэлслэнчлэн 2 сар ингээд айгуу сэтгэл зүйн хэцүү байсан, тогтворгүй байсан, сэтгэл зүйн байдал жоохон нэлээ муу байсан гэж ярьсан. Тэгээд энэ дээрээ тулгуурлаад сэтгэл зүйн эрүүл мэнд ягаад чухлын. Тэгээ угаасаа хүн болгон л одоо ер нь баг ихэнх хүмүүс ер нь бол одоо сэтгэл зүйн эрүүл мэнд чухал, за сэтгэл зүйн эрүүл мэндийн гайгүй байлгахын тулд ингэх ёстой, сэтгэл зүйчтэй хандах ёстой нэ тэргээд ер нь basic information-уудын бүгдээрээ авцсан байгаа гэж бодож байгаа. Бүгдээрээ ч гэж ер нь ихэнх Тэгээ зарим нь мэдээж аваагүй байгаа байж магадгүй, зарим нь стил ойлгохгүй эсвэл юу гэдгийг ч мэдэхгүй явж магадгүй. Тэгээд тийм хүмүүс нүзэрээ тэгээд ер нь бол одоо ингээд хитрхи сошиал медиа, Instagram, Facebook-ээр илүү хүмүүс бас илүү харцсан гаагаа ярьдаг болчихсон сэтгэл зүйн талаар илүү энийг ингээд авч үзэж эхэлж байгаа. Тэгээд тэрэнд нь айгүй их баяртай байгаа. Гэхдээ стил цаана бас ингээд маш олон хүмүүс байгаа шүү. Чи одоо хүрээс үхийг дэмжиж байгаа хүмүүс байгаа байна гэдэг чинь сэтгэл зүг ойлгохгүй хүмүүс бас байгаа л гэсэн үг гэхгүй. Яна яна энийг хадлаар уучлаарай. Би нөгөө нэг шал сонгол явуулчихлаа. За sorry. За тэгээд сэтгэл зүйн эрүүл мэндээр ингээд мэдээд байгаа. Гэхдээ ингээд олон дахин гарч ирсээр байгаа хүмүүс бараг одоо ингээд ой шахах байж эхэлж байна. Ой шахахгүй болж эхэлж байна. Ингээд за энэ нэг юм байж лээ. Ингэх хэвээр мэдж байгаа. Гэхдээ яг үндэ тэр нь ингээд болонгот тэрийг хэрэгжүүлэхгүй яг үйлдэл болохгүй байгаад байгаа. Эсвэл яг ингээд тэр нь сэтгэл зүйн эрүүл мэнд муудаад ирэнгүүт тэрийг яг ингээд буцаад санахгүй ч юм уу. Эсвэл яг тэднэр лугаа яг хөрвөж чадахгүй гэх юм уу? Яа. Тийм болохоор энэ хөргөж байгаа шүү. За хамгийн яг шууд сэдвээр орцгоо. За хамгийн их эрүүл мэндийн дотор нь 3 ангилнаа. Бие махбодын эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд гэж байгаа. Тэнгууд бид нар одоо ер нь монголчууд эрүүл мэндийн гот яг бие махбодын эрүүл мэнд. Тэгэл бие нүгдэн гот яг эмчтэр очдог шиг бидний эрүүл мэндийн нэг хэсэг болоо сэтгэл зүй болон нийгмийн эрүүл мэндээр ингээд ямар нэгэн асуудал тулгарх юм бол бид нар ч гэсэн сэтгэл зүй ч юм уу ямар нэгэн мэрэгжилтний хүн дээр эсвэл бүр тийм бүр амар хүнд асуудал биш бол өөртөө ингээд тэднэртэйгээ тийм асуудлуудтайгаа дийл хийх чадвартай, тэднэртэйгээ ингээд зохицоод тэднийг даван туулах чадвартай, эсвэл хүлээн зөвшөөрөх чадвартай байх хэрэгтэй. Тэр нь ингээд хаяа биднэрт ингээд болоод байгаа юмыг бид нар яг сэтгэл зүйн эрүүл мэндэд нь ингээд миндэн доошоо болсон байна. За би ингээд жоохон стресстэй байгаа юм байна. Эсвэл би за ингээд нэг юм юм болоод байгаа юм байна. Эсвэл нэг юм сэтгэл зүйн эрүүл мэнд нь үнэхээр муудсан байна гэдгийг бас яг шууд бүрэн таньж мэдж чаддаггүй. За тийм байгаа. За тэгээд миний хувьд би өөр дээрээ тайлбарлаарч. Ингээд сэтгэл зүйн эрүүл мэндийн гуцаа эхлээд мэдээч ер нь ихэнх нь стрессээс эхэлдэг. За ингээд айгүй стресстэй болоод миний хувьд болохоор надад бас байсан хэдэн асуудлууд бас мэдээж дээрээс нь application process-ийн хариунууд, сургуулиудын хариунууд бас шалтгаалсан. Бас дээрээс нь жижиг сажиг юмнууд зөндөө шалтгаалаад ингээд нэг юм том сэтгэл зүйн уналт гэх юм уу? Эсвэл сэтгэл зүйн нэг юм тогтворгүй байдал гэх юм уу? Эсвэл яг mental breakdown гэж ярьдаг юм л да англиар. Тэгээд тийм юм болсон. Тэгээд тэрийгээ би эхлээд мэдээж ихний 1 сард ерөөсөө тийм гэдгийг ерөөсөө бодоогүй, мэдээгүй, тийм байсан гэдгийг ч тийм болоод байгаа гэдгийг ч ерөөсөө ойлгоогүй, мэдээгүй, хараагүй.
Тэгээл зүгээр л ингийн стресс гэж бодвол аль болох нөгөө хоббигоороо тайлах гал зүгээр ингийн дасгал хөдөлгөөнөөр тайлах гал эсвэл өглөө эрт босч нэг тайлах га. Тэгээд тэрэн даанч нөгөө нэг хэдий ингээд хичээж байгаа ч гэсэн өглөө 2 3 хоног босоод ч юм уу тэдрийг нэг ганц хоёр ягаал нэг юм богино хугацаанд л асуудлыг шийдвэрлэж ийсэн. Түүнээс тийм урт хугацаанд эсвэл юм шууд зүгээр болол гоё юм болоод явчаагүй. Яг хөө энгийн зүгээр өдөр тутмын стресс ч юм уу эсвэл энгийн нэг тохиолддог тиймэрхүү юм болно. Гэхдээ энэ миний тэр хувьд болохоор тийм юм байгаагүй. За сэтгэл зүйн мэнд гингод нөгөө сэтгцэн өвчин байдаг штэ. Тэрнтэй бас хүмүүсээ андуурчих гаддаг. Бүр нөгөө сэтгцэн өвчин сэтгэл зүйн эрүүл мэндийн уналт ч юм уу те эсвэл сэтгэл зүйн эрүүл мэндийн тогтворгүйжилт нь болохоор жоохон өөр зүйлүүд. Сэтгцэн эрүүл мэнд нь болохоор ингээд яг тархиа ингээд тархиных нь одоо ингээд ямар нэгэн гормон нь ч юм уу эсвэл ямар нэгэн эдэс нь болохгүй болоод ингээд яг зүгээр хүний тархиас өөрөөр ажиллаад эсвэл өөрөөр ямар нэгэн асуудал гараад ирэх юм бол тэр нь ингээд сэтгцэн эрүүл мэнд гэд яригадад явчин. Тэгээд тэрнээс нь болоод одоо OCD ч юм уу нөгөө нэг монголоор гэдэг лээ за OCD эсвэл нөгөө нэг depression bipolar disorder гэх мэт disorder буюу яг өвчнүүд нь гарч эхэлдэг. Бас бүр ингээд стрессээр удаан хугацаанд стресс нь архаг стресс болоод тэрнээсээ цаашлаад ирэх юм бол бас иймэрхүү сэтгцэн өвчин рүү хөрвөөд орчих магадлалтай байдаг. Сэтгцэн өвчнүүд нь их ер нь миний ажиллаж байгаа шүү зэ. Миний ажиллаж байгаагаар ингээд яг бага насных ч юм уу эсвэл яг өмнө нь тохиолж ирсэн юм том ивент том яг бүр ингээд зүрх сэтгэлд нь оюун ухаанд нь бүр ингээд тогтоод үлдсэн тийм хар толбууд ч юм уу тиймэрхүү нэг тийм муухай үйл явдлуудаас болж гарч ирдэг тиймэрхүү юм шиг санагддаг. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэх юм бол арай нэг тийм өдөр тутам хүн болгон тохиолддог. Хүн болгон амьдралынхаа туршид заавал ер нь тохиолдож байдаг. 1 2 3 4 5 6 7 8 in my bank account гэхгүй. За тиймэрхүү sorry. За тиймэрхүү юм бол өдөр тохиолдож байдаг. Тэгээд нэг юм өөрөө юм уу эсвэл сэтгэл зүйчдэр очиод ер нь зүгээр болгох боломжтой байдаг. Гэхдээ өвчнүүдийг сэтгцэн өвчнүүдийг ч гэсэн тэгэж имжлэх боломжтой байдаг шүү. Яа бити буруугаар ойлгоорой. За тэгээд яаж одоо ингээд ямар шинж тэмдэг гарч эхлэх вэ гэхлээр унталтынх нь одоо ингээд системийн шал өөр болоо явцдаг. Гинт амар орой унтаад амар орой босдог ч юм уу эсвэл баян 9 цагаас дээшээ унтдаг ч юм уу. Окей. За хитрхи их цаг унтах эсвэл хитрхи бага цаг унтах байх ёстойгоосоо шүн баян хар дардаг байх яг юм давталтайгаар хар дардаг байх эсвэл шүн дандаа сэрдэг болох 2-3-2-оос дээш удаа 1-2-оос дээш удаа сэрдэг болох ер нь ингээ амьдралын хэм маягт айгу том өөрчлөлт орчдөг. Одоо идж байгаа юмнууд нь шал өөр болоод эсвэл порц нь их болох эсвэл порц нь хитрхи бага болох тэгээд тэрнээсээ болоод их чин их нэмэх, хитрхи их чин нэмэх эсвэл хитрхи их чин хасах. Тэгээд миний хувьд болохоор би яг энэ 2 сарын төрч болохоор ямар байсан бэ гэхлээр миний ер нь бол өглөө эрт тусдаг яг тийм миний хувьд бол эрүүл амьдралын хэм маяг маань жоохон өөрчлөгдөд эрүүл бус руугаа шилжээд ирсэн. Дандаа 9 цагаас дээшээ цаг унтдаг болсон, жоохон орой унтдаг болсон. Тэгээ орой босдог дандаа 10 11 гэж босдог болсон. Тэгээ дээрэс нь идж байгаа юмнууд маань айгүй ихсэн. Тэгээ тэрнээсээ болоод харгалсан айгүй их сахар, чигэртэй юм их иддэг болсон. Амттай юмд айгүй их дурлаа. Дандаа л амттай юм идмээр санагддаг болсон. Иддэг ч болсон. Тэгэл ерөнхий байнга хийдэг гоё ингээд тийм зуршлуудаа, сайн зуршлуудаа хаяад муу зуршлуугаа шийдэлж эхэлсэн уцаа байнга оролдох, screen time нь 10 цаг, 8 цаг болох гих мэтчлэн утасных нь screen time. Тэгээд тиймэрхүү байдлаар айгүй их илэрэл байсан. Гэхдээ тэр үедээ бол илэрч байгаа ч гэсэн тэр үедээ айгүй сонь мэдхгүй л яваад идэм билээ. Тийм. Тэгэл тэрийг аль болох ингээд засчих юм шиг ингээд хичээгэлсэн дааш тэр нь ингээд зүгээр жижигхэн хугацаанд нэг 2 цагийн хооронд эсвэл тэр өдөртөө ч юм уу зүгээр болох чинь тэгээд маргааш дахиад буцаад хэрэндээ хэцүү байдаг ч юм уу. Тиймэрхүү байгаад байсан. Яа. Тэгээд юу ном унших өглөө босох мосох. Ёстой юу ээ. Тэгээл өглөө гэж нэг босоол тэгээл нэг юм за яасан ч яах вэ гэсэн бодолтой. Тэгээ амар залхуу болоод нэг юм
Тэгэл нөгөө дасгал хөдөлгөөний жоохон жин нэмээ дээр нь тэгэл чихрлэг мэдээ дээр нь тэгэл дасгал хөдөлгөөн хийхгүй болоод дээр нь тэгэнгүүт улам залхуураад улам ингээл. Тэгэл нуруу өвдөж эхлээл одоо нөгөө нэг сэтгэл зүйн амьдрал жоохон нэг тийм эрүүл бас амьдралын хэм маяг нь сэтгэл зүй рүүгээ нөлөөлөө. Сэтгэл зүй нь одоо ингээд бие махбод руугаа нөлөөлж эхэлж байгаа эрүүл мэнд рүү нуруу нь хөшөө дээр нь тэгээд нэг юм бүр хаяа баг ингээ хөдлөхөөр айгүй нуруу муруу өвддөг ч юм уу эсвэл унтахтаа л ингэждэг болох ч юм уу ингээд энгийн юмхүүд асуудлуудыг хүртэл хийхэд хэцүү болдог ч юм уу гарахаа болох. Тэгээд тэр нь одоо нийгмийн эрүүл мэнд рүүгээ халтаад эхэлнэ. Хүмүүстэй харьцаа болоод эхэлнэ. Ингээд өөрийгөө жоохон ингээд хумайд хязгаарлаад ганцаардаад эхэлнэ. Тэгээд хүмүүстэй нэг харьцахгүй эсвэл өөрөөр бас нөгөө найзуудтайгаа аюу их гоё байгаад байдаг. Тэгэл тийм үедээ ингээ гоё бүх юмаа мартчихдаг. Инээлдэл зүгээр гоё ингээл хөвчлөлтөл байж идэг. Тэгэл буцаад гэртээ ирэх ч юм уу эсвэл найзуудаасаа салангууд шал ингээ жоохон сонирн болоод ингээ гутраа шууд ингээ амар сонирн болоод уйлдаг ч юм уу эсвэл нэг тийм шууд ийм сонирн болдог ч юм уу. Тэгээ тийм болоод байдаг. Тийм болохоор ингээл буцаад найзуудтайгаа хурд уулзмаар байдаг. Эсвэл найзуудтайгаа байнга уулздаг болох ч юм уу. Чөтгөрийн тойрогт орчдөг байгаа. Эрүүл мэнд нь сэтгэл санааны эрүүл мэнд муудаад биеийн махбод эрүүл мэнд муудаад буцаад нийгмийн эрүүл мэнд муудаад буцаад сэтгэл санааны эрүүл мэнд улам муудаад ингээд чөтгөрийн тойрог буюу ингээд доош явчихдаг ба. Тэгчлэн иймэрхүү байдлаар маш олон янзаар илрээд байдаг биднэрт. Гэвч ингээд бид нар зүгээр нэг энгийн үзэгдэл юм шиг бодоод байдаг. Гэхдээ яг энгийн үзэгдэлч байж болно. Тэгээд тийм үед ч гэсэн нэг юм амар сүртэйгээр бас хүлээж аваад дэж болохгүй. За ийм үед яг за би ингээд сэтгэл зүйн жоохон эрүүл мэнд жоохон нэлийн буурсан байгаа юм байна. Докторгүй байгаа юм байна. За тэрийг мэдчихлээ. Sorry. Тэрийг мэдчихлээ. За тэгвэл яг одоо нэгт яг юу чамайг тийм болгоод байгаа юм? Юу чамайг тийм юм uncomfortable юм докторгүй тийм тохихгүй сонирн болгоод байгаа юм? Чамайг юу эмзэглүүлээд байгаа юм? Тэрийг мэдчих болох хэрэгтэй. За хэрвээ найзууд чинь чамайг хаяад уулзсан чи айгу гомдож байгаа бол тэрийг ямар нэгэн байдлаар би чинь дээр нэг тэгсэн тэрнээсээ болж байгаа юм биш. Тэгээд ихэнх хүмүүс болохоор ингээд айгу цогтаад идэг. Юу вэ? Би ч одоо найзууд болж ийм юм дуулж болохгүй, ийм юм дэмзэлж болохгүй. Би ч одоо юу ингэж болохгүй шүү дээ. Тийм үстэй гэж болохгүй. Тэгж өстэй болохгүй. Яагаад тэгэхээр бид бүгдээрээ л адилхан хүмүүс, бүгдээрээ л адилхан мэдрэмж, зүрх сэтгэл, тарих толгой, оюун ухаантай. Тэгээд бид нэр өөрийн тийм зүйл мэдэрдэг тийм бүгдээрээ өөр зүйлээс эсвэл нэг зүйлээс өөрөөр мэдрэмж авч болдог гэх юм уу. Тийм болохоор нэг хүн тэндээс эмзэглэхгүй байдлаа гэд чи бас адилхан эмзэглэхгүй байх ёстой гэсэн үг биш. Чи тэрэнд эмзэглээд нөгөө хүн бас эмзэглэхгүй байж болно гэсэн үг. Тийм болохоор чиний мэдрэмж бол чамдаа ингээд өөрт чинь бол зөв байх хэрэгтэй. Тийм болохоор тэрийг битгий ингээд хязгаарлаад битгий ингээд доош нь дараад байгаарай. Бүх мэдрэмжүүд valid боёо бүх мэдрэмжүүд бол зөв мэдэрж байгаа нь тийм нэг тийм буруу юм бол биш. Угаасаа л хүн болгон тэгдэг. Хүн болгон ер нь амьдралын явцтай заавал нэг удаа нэг тиймэрхүү мэдрэмж авдаг. Чиний мэдэрж байгаа тийм мэдрэмж авдаг гонёлж байгаа байна уу, гомдож байгаа байна уу, уцаарлаж байгаа байна уу, яаж байгаа вэ бүгдээрээ л хүмүүс адилхан. Тийм болохоор ганцаараа биш шүү. Тэгээд иймэрхүү хэрвээ өөрт чинь бас иймэрхүү хэцүү юмнууд тохиолдож байгаа бол бас заавал хуваалцарай. За нэгт нь одоо тэгээ тэрийг яг юу вэ? Ямар яг ингээл тойр явцдаг. За нэгт нь болохоор яг ямар юм ингээд чамааг эмзэглүүлээд байна. Яг чамааг ийм болгоод байна гэдгийг мэдэх те. За хоёрт нь болохоор тэрийг мэдсэн, ойлгоцсон. Би яг эндээс ингээд байгаа юм. Тэрийг тэгвэл одоо ингээд гадагшлуулах өөртөө ингээд дотроо хураагаад тахлаар ингээд хэдий бодож байгаа ч гэсэн тэр чинь ингээд яг үнэндээ бодлол байдаг. Тэрийг яг ингээд амаараа эсвэл бичээд ингээд ямар нэгэн байдлаар өөрөөсөө гаргах юм бол тэр чинь яг ингээд зэгцлэгдээд яг гарч явах явцдаа ингээд зэгцлэгддэг. Subconscious mind-аас conscious mind руу ингээд шилжээд тех явцдаа ингээд
айгүй цэгцрээд арай ойлгомжтой болж эхэлдэг байгаа. Ингээд өөртөө ч гэсэн ойлгохгүй яагаад байгаа нь мэддэхгүй тийм үед зөндөө байдаг. Тэгээд тийм болохоор бичээд ч юм уу эсвэл өөрийгөө бичлэгээ хийгээд өөртөө ярьдаг ч юм уу эсвэл зүгээр л гадаа алхаад явж байхдаа өөртөө ярьдаг ч юм уу, нойлдоо ярьдаг ч юм уу, эсвэл зүгээр бичээд ярьдаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар эхлээд өөртөө тэгж яриад open up хийх хэрэгтэй. Өөртөө open up хийх хэрэгтэй. Тэгээд дараа нь болохоор хүлээн зөвшөөр. За би бол үнэхээр ингэж байгаа юм байна. Тэгээд энэ нь бол зүгээр. Тэгээд зүгээр биш байгаа маань ч гэсэн зүгээр явдал юм шүү. Тэгээд ийм байгаа маань эндээс ингээд эмзэглэж байгаа эсвэл энд ингээд гомдож байгаа. Энэ хүнд ийм болохоор гомдож байгаа маань ингээд зүгээр зүйл юм аа. Тэгээд би одоо энийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээ ингэж хэлээд бас хүлээн зөвшөөрчихгүй л тийм аврах юм бас биш л те. Тийм болохоор өөртөө ярих. Тэгээ энэ бас жоохон цаг авч магадгүй 1 хоног, 2 хоног, 3 хоног, 7 хоног, 2-7 хоног мэдгүй өөр хүнээсээ хамаарна. Тийм болохоор хідэн хэр хугацаанд авч магадгүй ямар ч тач хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүр яг ингээд сэтгэлээсээ өөрийгөө одоо өөрийгөө ингээд уучлахчлээ уулна. Тэгээ яхаа ингээд богино хугацаанд бол нөгөө л нэг ярьдаг те дасгал хөдлөө хийгээрээ. Богино хугацаанд дасгал юм шүү дээ. За богино хугацаанд гэх юм бол гоё хоббигоо хийх те, дуртай зүйлсээ хийх, кино үзэх, унтах, бясалгал хийж үзэх, юу л гэдэг юм тэр бүхэл хэрэгтэй гэсэн юмнуудыг энд туршиж үзэж болно. Урт хугацаанд гэх юм бол нэгт өөрийнхөө яг юунд ингэ санаа зовоод яагаад ийм болсныгоо, яагаад ийм байгаад байгаагаа ойлгох, хоёрт тэрийг өөртөө ярилцах, өөрийгөө ингээд яг тэрийг ярилцах тийм. Тэгээ гуравт хүлээн зөвшөөрөх, дөрөвт бусадтай харьцаж тэрийг өөрөөсөө гадагшлуулах. Одоо ингээ өөртөө ярилцаад өөрөөсөө ингээ гадагшлуулсан 2 дахь дээрээ. Тэгвэл одоо энийг өөр нэг хүнтэй хамгийн сайн найзтай ч юм уу чамайг ойлгодог нэг хүнтэй, чамайг сонсохыг хүсдэг нэг хүнтэй эсвэл тийм хүн үнэхээр байхгүй бол сэтгэл судлаа. За тэгээд нэгт болохоор мэдээж юу чамайг тийм хэцүү байлгаад байгаа яагаад байгаа энэ төр учир шалтгааныг нь олох, хоёрт мэдээж нөгөө гадагшлуулах. Ганцхан өөртөө ажиллаж байж гадагшлуулах гэсэн одоо бичих ч юм уу эсвэл өөртөө ярих ч юм уу эсвэл өөрөөгөө бичиж байгаад ярих ч юм уу. Гуравт нь болохоор хүлээн зөвшөөрөх, тэр нь мэдээж хугацаа авч магадгүй. Гэхдээ өөрөөгөө ямар ч тач хүлээн зөвшөөрөх тийм байгаа нь гэдэг нь зүгээр гэдгийг мэдрэх, сэтгэлээсээ мэдрэх. Тэгээд дөрөвт нь болохоор сүүлийнх буюу дөрөвт нь болохоор ямар нэг хүнд гаргах найздаа ч юм уу итгэдэг хүнтэй ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тэр хүнтэйгээ хэлж болох зүйл ч юм уу тийм нэгэн хүнтэй хэлээд ярилцаад үзэх. Нөгөө хүн нь чамайг нэг сонсдог хүн байх хэрэгтэй. Тэгээ тийм сонсдог хүн яриад чи ямар нэгэн байдлаар өөр хүн гадагшлах юм бол бас тэр чинь нэг юм өөр мэдрэмж нөгөө хүндээ ч гоё тийм дотн мэдрэмж өгөн чамд ч гэсэн гоё ямар нэг юм гадагшлж байгаа гоё юм тайвширж байгаа мэдрэмж өгнө. Тэгээд хэрвээ бүр тийм хүн байхгүй бол бас сэтгэл зүйчтэй хандаж болно. Тэгээд сэтгэл зүйчтэй хандна гэдэг нь хэлсэн шүү дээ, тийм амар өөр зүйл биш. Ер нь бол normalize хийх хэрэгтэй энгийн зүйл байгаа шүү. Бид нэр ингээд өвдөгтэй эмчд очиод үзүүлдэг шиг сэтгэл зүйчтэй очих яг л тийм адилхан энгийн зүйл шүү. Тийм болохоор сэтгэл зүйчтэй очиод үзэж болно. Үнгөө бас юу гэдэг сайтууд дээр өөрийгөө бичээд явуулж болдог. Одоо онлайнаар сэтгэл зүйчтэй холбож болдог болсон. Үнгөө юмтэйгээд янз янзын сонголтууд байгаа шүү. Хэрвээ хаагаад үзэх юм бол. За нэг тиймэрхүү байна да. Тэгээд мэдээж өөрөөр мэдээж зөндөө арга да. Энэ бол яг ингээд дотоод чиний яг ингээд дотроосоо ингээд гадагшлуулж байгаа, дотоод мэдрэмжээ гадагшлуулж байгаа явцсан. Тэрийг мэдээж улам ингээд бит бат бөх болохын тулд дасгал хийх, тогтмол дасгал хийх. За ядаж 5 минут өдөр болгон дасгал хийх. Зүгээр л ингийн иймэрхүү дасгалууд хийх ч юм уу те. Иймэрхүү зүгээр нэг юм өрөө хөдөлгөх ч юм уу. Ингэж байгаа цаашдаа жоохон нэмээд явах, минутын нэмэх эсвэл дасгалынхаа ачааллыг нэмэх ч юм уу. Тиймэрхүү байдлаар нэмэж болно. Бясалгал хийгээд үзэх, амьсгалын дасгал хийх 4 буюу 4 секунд амьсгалаа аваад, гүнзгий аваад, гицээрээ аваад, тэгээ 4 секунд бариад 4 секунд удаан гаргах гэх мэтчлэн. Эсвэл 6 секунд гаргаж болно. 6 секунд гаргах нь арай илүү байж магадгүй. Гарахтаа ингээд гицээ шахаад өгөх хэрэгтэй. За тэгээд
өөр их юм бол байгальтай илүү ойр байх юм бол бас айгүй их мэдрэмжийг авдаг. Ингээм одоо байгаа үе яг амьдарч байгаа гэдгийг мэдэрдэг, тийм мэдрэмж авдаг. Тийм болохоор гараад алхах, байгальд байх, гол уул устай ойрхон газар жоохон очиод байх. Заавал тийм бүр очиод уулын оройдор гарах биш, зүгээр л ойрхон богдуулын амн дээр нь очих ч юм уу, зайсан гарах ч юм уу, зүгээр туулгын хөвөн дээр очиж суух ч юм уу, тиймэрхүү байдлаар байж болно. Эсвэл ойрхон зүгээр нэг парк ч юм уу, цэцэрлэг тийм хүрээлэн ч юм уу, яг тийм муудтай уултай газар очих хэрэгтэй. Гэхдээ ганцаараа байвал арай илүү дээр ах. Олон хүнтэй биш. Тий. За нэг тийм байна да. Тэгээд иймэрхүү байдлаар сайжруулж болно. Мэдээж цаашдаа сэтгэл зүйн мэндийн талаар илүү их видео оруулъя гэж бодож байгаа. Стресс нь яаж үүсдэг, яавал арай дээр байдаг ч юм уу, эсвэл өөр цаашаа бас OCD юу гэдэг, OCD-тэй хүмүүс яадаг юм чинь тиймэрхүү байдлаар бас бичлэг хийж болно. Тэгээд үзмээр байгаа бас бичлэгээ мэдмээр байгаа юм бас комент хэсэгтээ бичиж болно. Тэгээд таалагдаагүй ямар санагснаа бас комент дээр бичиж олно шүү. Тэгээд тийм байна да. Тэгээд баяртай. За. Тэгэл